Улсын хурлын даргын үүргийг сонгогдтол гүйцэтгэх нь гэдэг бол үүрэг гүйцэтгэгч байна уу үгүй юу гэдгээс хамаарч энэ ер нь парламентын засагтай холбоотой, парламентын дархлаатай холбоотой чухал хариуцлагатай манаа зогсож байна гэсэн агуулга. Сүүлийн 2 сарын хугацаанд манай улсын хууль тогтоох байгууллага түүний үйл ажиллагааг, процессыг янз бүрээр тайлбарлах, улс төржиж талцсан хүмүүс хуулийг, тэр зам үндсэн хуулийг янз бүрийн байдлаар тайлбарлах зүйл хэрэгжигдсэн байна. Тэгэхээр та бас олон жил энэ төрд алба хашиж байгаа их хурлын гишүүний болон засгийн гишүүний тангараг өргөж ирсэн хүний хувьд одоо яг энэ дид даргаар сонгогдоод улсын хурлын даргын үүргийг үүсгэж байгаа энэ мөчид энэ парламентын засаглал яагаад Монгол улсын үндэсний аюулгүй байдлын нэгийн дөрөв заасан одоо үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолын баталгаа болох тухай одоо маш одоо өндөр ихтгэл үнэмшлтэйгээр ажиллах шаардлагатай болж байгаа. Тэр энэ мөчид бас таны парламентын засаглалын тухайх байр суурийг сонсомоор байна. Өнгөрсөн хугацаанд бол одоо нууц төвчөнөөр гардаг шиг л одоо орондоо унтах завгүй олзолдон булаалдаж байх энэ үед та бас тодорхой байр суурьтай байсан. Цаашлаад энэ парламентын дархлааг ахиулах, парламентын ёсыг ихтгэл үнэмшлтэйгээр хамгаалж авах үүрэг бас тань тодорхой хугацаанд оногдож байна. Тэр нэгэнт одоо энэ тогтоол гаргаж байгаа энэ цаг мөчид, хариуцлагатай цаг мөчид Монгол улсын иргэдэд хандаж энэ парламентын дархлааны тухай, энэ ихтгэл үнэмшлийн тухай таны байр суурийг сонсомоор байна. За, Эрдэнэт гишүүний асуултанд Батэрдэн нэр дэвшигч. Батэрдэн гишүүний микрофоныг өгье. За, Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За, сая энэ одтой азтай эдэргээд бас шижиг гишүүн маань нэг зүйл хэлэх шиг бол энэ толгойд бол бас нэг зүйл хэлчихье гэж бодож байна. Ер нь бол бүлгийн даргаар ажиллаж байсан энэ хугацаанд мэдээж одоо бүлгийн гишүүдийн юу сансан одоо бодол улсын хурлын гишүүний хувьд гаргаж байгаа санал бодлыг бол нэгтгэх. За энийг бол улс бүлгийн бодлого болгож гаргах нэг байх гэсэн тал дээр бол мэдээж ажилтгүй явах вэ. Тэгээ сая бол бидний хувьд одоо бас их том алдаа гэх юм уу алдаа бол гарлаа. Тэгээ энэ утгаараа бол бүлэг маань бас хэд хэдэн саналууд гараад бас одоо санал хуваагдаад эдгээр ингэж явсан нэг юм байгаа. Тэгэхдээ би бас тухайн үеийн цаг үеийн одоо бас тодорхой хэмжээний сэтгүүлчид хэлжсэн миний үгийг бол та бүхэн бас харсан бах. Ер нь бол бүлгийг бол аль болох нэгтгэх гэдэг тал дээр бол талуудыг одоо хооронд нь эвтэй байх, гишүүд одоо эв нэгдэлтэй байх, тодорхой нэг бодлого дээр бол нэгдмэл байх гэсэн талыг бол нэлээд баримталж ажилласан гэдгийг бол бас та бүхэн хэлж байсан. За таны асуултанд хариулахад ер нь бол парламентын засаглал гэдэг бол Монгол улсын өнөөдөр аюулгүй байдлын том баталгаа гэж харж байдаг. Бид парламентын засаглалаа одоо улам цааш нь төгөлдржүүлэх, хүний эрхийг болоод одоо нийт ард иргэдээс сонгогдож байгаа ард иргэдээс сонгогдож баталгаа авч орж ирсэн гишүүний эрх үүргийг бол баталгаажуулах. Тэр гишүүнийхээ одоо гаргаж байгаа саналыг бол нэг парламентын одоо том санал болоход одоо гишүүн бүрийн саналыг бол одоо хүндэтгэлтэйгээр хандах. За ингээд цаашдаа бол парламентын засаглал бол ардсан нийгмийн хүрээнд улам хөгжиж урлам одоо өргөжих нь бол зүй ёсны асуудал гэж бол боддог. Монгол улсын хувьд парламентын засаглалыг бол эргэл буцалтгүйгээр бол сонгосон. За энэ тал дээр бол үндсэн хуулиндээ бол тунхагласан. Монгол улсын үндсэн хуулийн зааснаар бол Монгол улсын төрийг барих дээд байгууллага бол парламент буюу одоо улсын хурл байна гэж бол заасан байгаа. Тэгээ энэ утгаараа бол одоо улсын хэмжээнд улсын төрийг барих асуудал бол парламентын засаглалтай улс орны хамгийн дээд одоо том одоо эрх нь парламентын засаглалд байж байгаа. Тэгэхээр парламентын засаглалд байж байгаа улсын хурлын гишүүдийн эрх үүрэг гэдэг бол асар том хариуцлагатай. Өөрөөр хэлбэл энэ мандатыг авч ард иргэдээс сонгогдож орж ирсэн энэ 126 гишүүн гэдэг бол үндсэндээ бол Монгол улсыг төлөөлж байгаа парламентын засаглалын гол одоо хүчин юм аа гэж би бол харж байгаа. За энэ утгаараа бол цаашдаа бол Монгол улсын иргэнээс гарч байгаа санал одоо өөрсдийнхөө мандатаар дамжуулж улсын хурлд одоо өөрсдийнхөө төлөөллийг гаргаж тэндээсээ бол тодорхой төрлийн бодлогыг барьж явах нь үндсэндээ бол парламентын засаглал юм аа гэдгийг бол хэлэх байна.